Амьдрал олон өнгөтэй. Унах босхын загт чанар нь оршдог болохоор учрал бүхэн ухаарлын айцтай. Туулсан амьдрал, туулах ирээдүй. Та харахгүй ирээдүйн зүгтгүүлж галахад өнгөрснийг тунгаах ухаан хүч нэмдэг. Оюуны оргил, сэтгэлийн чанар, бодлын гүндэх болцоо. Сайн байцгаана уу? Сайхан шинжилж байна уу? Болцоо нэвтрүүлгийн шинэ дугаар хэлж байна. Энэ удаагийн дугаарт Монгол улсын 3 дахь төрийн шагналт эмэгтэй зохиолч Санжаа Жовын оюунтай ярилцахаар нэвтрүүлэгт авирлаа. Хорвоод намар ирж хүн рүүгээ сэтгэлийн нүүдэл хийдэг тухай бичсэн түүний бүтээлүүдийг үзэгч та бүхэн амтахгүй мэднэ. Ингээд нэвтрүүлэгт авиръя. Та оцсон газар бүртээ наран яаж мандахыг заавал шинжиж хардаг гэсэн. Тэгэхээр их сонин өөр мэдрэмжүүд төрдөг байхана шүү дээ. Өдөр бүрийн наран өөр ялгаатай харагддаг байхана танд. Би яагаад нар мандахыг хардаг. Би нэг жоохондоо одоо сургуульд ороогүй байхаас нэг манай ээж нэгдлийн сайлчин байсан байхгүй юу. Тэгээд 4 цагт штэ одоо жоохон 6-тай, мургаатай, 7-тай юм уу тийм л өгдөөсөн байгаа. Тэгээд тийм жоохон байхад нөгөө тугал татдаг. 4 цаг чинь одоо яг зуны 4 цагт чинь тэгээд өглөө харахгүй л байж штэ. Тэгээд ээж төмөр одоо хувим хангинаал тэгээд ээж маань басараа гэдэг нэг жоохон хөөх чинь нойрондоо дийлдэл тэгэл нэг босно тийм. Тэгэл босоод тэгэл нар мандахыг харддаг байсан. Тэгээ яагаад ч юм тэр өглөөний нар харах их сайхан санагддаг. Тийм учраас би ер нь энд очихдоо их эрт босоод нар мандахыг харддаг. Сүхбаатар аймагт явж байхдаа талд нар мандахыг харсан. Гэнтхэн олон доороос нар зөв мэлтийгээл гараад ирэхэд них гоё санагдаж ийсэн. Тэгээд талч их гоё штэ ер нь тийм ээ. Ягаад гэвэл них тэнгэр них том. Тэгээд нэг тэнгэр ингээд хөмрөөд тэгээд газар их бага юм шиг тийм санагдаад. Ховд аймагт явж байхдаа тэр мөнгө хайрхан уулын оройдгоор нар мандахыг харж ийсэн. Уран бүтээлч хүний юм уу тэр сэтгэлийг одоо их сайхан нэг юусын бодогддог нар мандна гэдэг бол. Тэгээ хүмүүсүүд нөгөө ер нь бол хүмүүс шинийг харах, шин нар мандахыг харах. Одоо ч нэг тийм болсон байж нар мандахыг үзнэ шиний нэг өглөө энтергээд ийм юмнууд бидний үед байгаагүй. Гэхдээ би бүр багасаа тийм нар мандахыг яагаад ч юм харах их дуртай. Өсгөл аймагт бас нар мандахыг харсал та. Тэгэл зөвөр нусан дээгүүр ингээл нарны туяач ингээл асгараад ингээд явчихсан. Бас их өөргүйс юм байлээ тий. Хүний сэтгэлийг их сайхан бодогддог. Тийм ерөөсийн тийм одоо цаг хугацаа байдаг. Тий хүн бол ер нь би боддог юм аа. Өөрийнх нь сэтгэлийг л цэнгүүлж байх хэрэгтэй. Тийм учраас нарыг бас харж байгаасай. Энэ зүгээрлэг унтаал босоод нэг өдрийг өнгөрөөх биш. Ямар нэг сайхан юмыг өөртөө биш би бодгож яваад энэ бол орон бүтээлч болохоор би бас тэгж боддог мó. Гэхдээ хинт ч гэсэн манай явуу гэж хэлсэн байдгийг бүх хүнд онгод байдаг гэж. Тэр бүх хүнд онгод байна гэдэг чинь ямар нэг юм хараад сэтгэл нь баясдаг.
Тэр бол онгод юм аа гэж. Өдөр өдрийн нарыг үзэж тэнгэрийг харах өндөр их тавилан харилсан аав ээжтэй баярлгсан мөртөө санаанд бож шүү. Тэгэхээр таны нар харах дуртай энэ одоо зуршил байх нь те. Энэ зуршил гэхдээ таныг цаг хугацаагаар аялуулад идэг юм байна тийм үү? Та бас хүүхэд насндаа тэр гоё дурсамжаа бас тээж очиод идэг юм шүү. Тэгин тэгж байгаа. Дурсамжаа тээж нэгдүгээр хоёрдугаар тэр эх орноороо багтах сэтгэлийг илүү төрүүлдэг болов гэж би боддгийг. Одоо та тэгээд энэ сайхан өндөр насны босгон дээрээс зөв харахад ямар бодрлууд ер нь таныг их эзэмддэг юм бэ? Хүн ягтай миний бодлоор бол юу юм та өөрийнх нь тэр залуу байхдаа их гинсэргүй явд юм элэ ер нь бол тийм. Эрүүл мэндэд их анхаарах хэрэгтэй. Ер нь хүн эрүүл байвал бол одоо бүх юм сайхан байна. Би жоохон таараа байхад бол одоо зохиол мохол бичгэд айгүй юу идэв шүү дээ. Сүүлд нь бичснээрээ харахад их тийм өөрөө годломор санагддаг. Тэгээ залуу насндаа явахдаа залуу л явна шүү дээ хүн чинь. Тийм ээ. Хөгшүүний амьдралаар залуу насндаа амьдрна гэж ямар юм байх вэ? Тийм ш. Алдаа оноотой залуу нас чинь бол бай сайхад байхгүй. Бид нар чинь зөндөөд одоо бас алдааг ангаргаад. Алдаа оноо дэнсэлсэн бодлууд бодвол их орж ирдэг байл дээ. Та ангаахын донд сургууль төгссөн он цурлахтан байж багш нартай сайн эмч болно гэж таныг хэлдэг байж гэхдээ та авьяасаа дагсан эмч мэрэг хүний их эмч мэрэгчлэр бол төдийл удаан ажиллаагүй юм байна л та. Гэхдээ та эмч мэрэгжил эзэмшсэн хэргийг гаргах чадсан уу? Одоо Эрдэнэ булган найруулагч юм аминд бол би 2 удаа орсон мэдээ. Тэ жишээлх юм бол би боловсролын яамд ажиллаж байхад Эрдэнэ булган бас байсан. Энийг өглөө манай диван дээр дээшээ хараад өвчсний өглөө эрт очиход тэгээд би суцсын байраад би чи бас 9 жил сурахтай бас гайгүй сурсан байсан. Тэгээд суцсын байраад би чиний зүрх болохгүй байна. Ингээл тасалдаад исэн байхгүй юу? Зүрхнийх нь цохолт. Тэгээд түргэн тусламжээрээ күшээтгэн дээр аваад явсан ерөөс. Хөлөөр нь явж яваагүй. Би хажууд нь байгаа бол одоо тэр хүний зүрх нь тийм байгааг суцын хэн барьж мэдвэт. Эрдэнэ булганд ихсэн миний айманд орсон юм байгаа гэл. Сурсан бүхэн эрдэм гэж ээж маань хэлдэг байсан. 5 сайхан хүүхд төрүүлснээс одоо 2 нь одоо энд байна. Бос нь зөмөрөө бурхны оронд явсан байна. Хорвоод намар эрдгийг мартсан хонгор хүүгээ уучлаач ээж гэж ээжээ гэд та биччихсэн тий. Хорвоод намар эрдгээ гэдгийг танд хизээ юу ямар үйл явдал? Ээжийг нь нас барсны дараа бичсэн шүү дээ. Тий ээжийг нь нас барсны дараа бичсэн юм байна. Ээж маань бурхан болоод залуухандаа бурхан болоход би одоо өглөө босоод цайгийн ер нь хэдэн удаа чанж өглөөд энтер гэсэн бодол дандаа төрдөг байсан. Нэг сургууль төгссөн ч ээж минь байсан болоосоо гэж боддог. Одоо бол ээжийнхээ насыг их хол даваад ингээд ээж аавын тухай юу бас их цаашаагаал холддог. Хаяа нэг ах түүтэйгээ олцгаараа айгүй сайхан одоо дурсан ярьдаг. Нэг тийм л намтар төөх болчдөг юм байна. Тэгээд тийм йогчны сердце гэдэг онштой. Нэг тамхи уушгнаасаа болсон зүрх нь хүндэрсэн. Тэгээ би болол яг хөө эмч нарт найдаж ийсэн. Тэгээд одоо ээж нь маргааш гарна гэсэн. Шөнө бурхан болцсон. Яг хөө би чинь одоо тэгээд телевизэн ажилтан байгаа. Тэгээд Горкийн сургууль одоо ээж намайг Горкийн сургууль төгсгөл ээж маань бурхан болцсон байсан л да. Ер нь бол тий. Тэгээд олон одоо охиныхоо олон сайхан баярыг үл ер нь үзээгүй. Ер нь хүн намар болж гин үү? Хүний насны намар болж гин үү? Энтэр чинь залуу наснаа анзаарахгүй байдаг. Гэтэл хүнд чинь намар ирдэг. Хороо ертөнч намар ирдэг. Тэгээд тэрийг бас бид нар ажирахгүй явж байдаг гэсэн санааг бол давхар хэлсэн. Хорвоо намар мартсан хонгор хүүгээ уучлаач
оюун өгч маань хороод ганцхан ээжтэй дууныхаа шүлгийг одоо биччихэд Чинжигт өгчөөд одоо ингээ орхицсан байдаг тий. Тэгсэн тий. Тэр хэдэн үед байдیں۔ Тэр чи юу штэ Чинжиг хойно сурч ирсэн. Тийм ба. Би Северловск сурч ирсэн. Тэгээ хамгийн гол нь нөгөө яагаад яасан миний ээж бурхан болоод тэгээд бид нар чи биенийхээ гэрээ хийсэл явна штэ Чинжигээд гээл дулмаагаа дочирноо ойдуугээл бавуугийн лагсрын тэгээд баахан хэлхэлцсэн юмнууд. Тэгээд Чинжигийн ээж манай ээж хоёулаа улаан тамхи татдаг одоо нөгөө киноны юм дугуй хайрцаг дотор улаан тамхи хийгээд татдаг нэмгэн цаасаар байгаа. Тэгээд Чинжиг би ч ээж одоо тэр нөгөө хойноос чинь улаан тамхины ороодаг тэр нөгөө тамхины цаасыг ихээр авчир штэ. Ээждээ авчиж өгдөг. Тэгээ нэг Чинжигийн дорсон чинь ээж нь тэгэл тамхиа татаал тэгэл Чинжигч яах вэ тэгээд айлын ирэх хүүхэд юм чинь тэгэл надад болохоор бол Чинжиг ингэж бодсон. Чинжигээ ерөөсөө ээжигээ хүний ээж гэдэг чинь тэгээд мөнгө чинь биш дээ. Энэ Чинжигээ ерөөсөө ээжигээ нэг тоохгүй л байна дэ гэж бодоод тэрийг хэлэхгүй. Тэр шүлгээ өгтөө нөгөөдгийг бас тэр санаа эндээс нөгөөт чинь бас санаа авандаа гэж бодоод байгаа байхгүй. Тэгэл тэрийг бичил чин зэргийг л амар хүмүүжүүлээ. Давхар санаатай зориуд өгч байгаа. Одоо ингээд хүний ээж гэдэг чинь нэг л өдөр энэ хорвоогоос явчихдаг юм штэ гэсэн санааг энийг уншаад чин зэрэг юу яа тийм ээ уншиг мэддэг. Тэгээд ямар түүнээс нэг сургаал элдэж байгаа юм залуухан зөмөрө хөтөлцөд гүйж байгаа юм чинь тийм байхгүй шүү дээ. Тэгээд дараа жил нэг ирээд одоо бид нар долмоогоо их байдаг байсан юм аа. Энэ лавхсраа бид нар тэднийд ингээл байх л. Тэгээд тэгсэн хэлж яана надаа. Манай Северловскийн сүлд дуусан шүү дээ. Өөрийн чин дуу гэж тэгж байна. За тийм байдаг. Тэгээд нөгөөх чинь нэг ямар аяатай энэ тэр өөр надад хэлж өгсөнгүй. За ингээл тэр Северловскийн оюутнууд дуулаад байдсан байх таа л гэж бодлоо. Тэгээд манер нөгөө төмөр хуйгийг олоод тэгээ араажун дээр очиад холон гоё тийм одоо хийл өгж юм чи болохтай доолож бичүүлэхтэнд анхуд байгаа бид нар аян сонсч ирсэн тий. Тэр их хойно тий. Тэр сүултээ. 89 онд. Их тий бол яасан та. Тэр чи яагаад тэгээд нөгөө удаад байсан хөтө зэрэг нөгөө зохиолтой хороо шүлгэн дээр нь тамгад барах хэвээр. Хөгжмийн холбоо аялгуун дээр нь завэр дээр дарах хэвээр тамгад орохтой зөвшөөрлөө. Баталдаг байсан тий. Хөрөв дорж байгаа болохоор ингэс юм тамгад дарж өгөөгүй. Үгүй батлал. Нэг тех юмсан, ингэх юмсан гэсэн ямар хайшаад юм. Дандаа л нэг юм хачи бичих ингээд тамгад дараагүй. Тэгээд тийс сүүлд нь ерөөсөө нийт дуулсаар байгаад тэгээ арааж үеийн дуу бичиж явъя гээл бичиж явсан болохоос бас тэгэж нөгөө утсан шалтгаан нь тий утсан шалтгаан. Тэг намайг нөгөө 86 оны намар Северловскд очиход л битүүд болт. Чи 86-нд. Би 86 оны намар очсон. 86-нд Чинжиг өгч төгсч ирсэн тий. Тэгсэн. Би яг зөрөөд явсан байхгүй. Их хаацсан мото нөхөр. Тэгээд дахиад л ерөөсөн тэрүүгээр Монгол аюутны битүүд болт гэсэн. Хөгжим болгоноос нь аялгау болгоноос нь нутгийн зураглал сонсогдож байдаг. Тэгээд одоо магадгүй нутгаа санаад тэр хол Северловскд оюутан болж очичоод ээжигээ санаад яахын аргагүй оюун чинь тэр шүлгэнд нутгийн аялгау, ээжийн тэр сайхан бүүвэн аялгау сонсогдож исэн болохоор энэ сайхан аялгау бүтэж энэ олон жилийн настай ийм сайхан бүтээл төрөх бас нэг агшин болсон болов уу гэж бас боддог. Өөрөө гойд болдох юм биш. Өөрөө гойд. Ер нь нэг хэлдэг үг үйл дээ. Тий. Нэг сайхан дуу хичээгээл өөрөө сайхан дуулцдаг байж бичих. Бичнэ гэж тий. Эсвэл сайхан хөгжмийн бүтээл хийгээвэл өөрөө сайхан хөгжимдгөл хэрэгтэй. Өөр ямар ч харц байхгүй. Энэ тухайл хэлдэг байсан да. Намрацын хэр бороширсэн намрын хангорд шэд орстачи арухан үрхээ санхын жаргалаа аллас нутгаас толсон дари
Тэгээ би бас надад үгшин дээр бодож байсан. Манай хоёр бас өөрсдөө сайхан дуулдаг шүү дээ. Хоёр шавь. Ер нь шавьнаар нь бас дуулаад Дуулдаг юм уу? уулын дуулдаг. Дуулж идэв шүү. Сэрваттай хөндөл бүтээ. Өөртөө. Манайхан дотор чи ингээд дуулж байгаа ингээд алга болчдөг юм байсан. Дотроо дуулаа. Явж явж. Гэж яа өөрийнхөө юм дээр гат. Тэр шурхаж байгаа юм шиг өөрөө. Хоолой нөрөхгүй тэгээ шурх. Тэгээ зөөсөн. Мэршил дуулна шүү. Янз бүр тэг өөртөө л. Нэг сонин тохиолдол идэг. Манай дүүгийн нэг найз нь хөрх юм нарсанд орчихгүй да. Тэгээ гарч ирээд манай дүүтэй манайд ирлээ. Тэгээд нөгөөд чинь тэмдэглэлийн дэвтэр дээрээс тэр томоогүй явж болдог гэд дөрвөн мөрийг бичсэн. Тэгээ энийг энэ манай одоо энэ тэнд хүмүүжиж байгаа усад л энэ дөрвөн мөрийг л ингээд бие биендээ л хуулаад ингээд өгөөд байдаг гэж. Тэгээд надад их сонин юм шиг сайхан юм шиг санагдаж байсан. Томоогүй явж боллоо эч тогроо Уцсаж зэгш шаргал томоогүй явж боллоо гэж тоогроо уцсаж зэгш шаргалтай тэр одоо тэр танаа нутгийн тань мэд хүрүү хүртэл хүн тэмүүлж болж байгаа байхгүй. За Монгол гэж ямар сум байна. Юутай байна тийм ээ. Ингээл тань мэдхэн шинж нартай зөндөө юм бол гараад ир нэг л дуунаас нэг мөрнөөс нь л их. Тэгэхээр дуул том бүтээл юм гэж. Хорвоод ганцхан ээжтэй дээр тийм нэг пауз байгаа. Хүмүүс их алддаг. Тэгээд тэр пауз нь буюу одоо нэг зогсолт. Ингэж байгаа шүү дээ. Надавч хараламгүй насны салэг шичи 아름강빈 우사루가지 아치그탕닉 하루덕사 아룡강빈 гэдгийг тий 우사루가 아치그탕닉 하루덕사 энэ паузыг одоо хүмүүс алдаад байдаг байхгүй юу? Сүүлд магсарч юу сураад нэг дуун дээр 5 6 хийсэн байл. Тэгээд яагаад энэ дээр яагаад алдаад идэм бэ гэхээр төмөр хуйгах дуулахтаа штэ. Төмөр хуйг дуулчин дуулахтаа. Тэрийг нэг зориуд юм нэг хүчээр хэрэгэлсэн биш. Тийм учраас энэ тэрийг гүйцэтгэж байгаа дуучин аялгауг нь бичиж байгаа хөгжмийн зохиолч за шүлгийн нөгөө нэг шүлгийн зохиолч одоо оюун ихчийн шүлгийн тэр агуулга дээр хаана акцент өгөх ёстой юм ч гэдэг юм мэдэхгүй. Энийг бас шийдвэрлэж байгаа нэг уран сайхны илэрхийллийн арга хэрэгсэл байгаа байхгүй. Жижиг юм бол биш. Зохиомж маш том байгаа юм. Тэрийг л төмөр үеийг яг хөгжмийн зохиолч илэрхийлж гаргаснаар гаргаж чадчихсан байна тийм. Гаргаж чадж байна гэдэг. Гэхдээ тэрийг бол тийм бас хүчээр хийцэн биш гэдгийг бас баталж байгаа мэт ингэж их уран тийм. Манай төмөрөө бол бас өөр их мэрэгдэх тийм аяас хэрэлдэг тийм. Өөрийн хэрэлдэг боловсралтай. Тэгээ нэг гитар матар дээр чинь хүн амтны мэдхгүй сонсохгүй аккорд маккордаар нь тэгээ шөнжин шөөлөг уншин бас хэцүү шүү дээ. Шөнө 2 3 цаг хүртэл унтахгүй. Яруу нэртэй айгуу дуртай. Жигдэгэн дуртай. Тэмдэглэлийн дэвтэртэй бүр анхны дуучид бол азтай байд. Тийм ээ. Яах вэ гэхээр одоо таач байна уу? Таач бид нар одоо ингээд нэг бүтээл хийхдээ тэр чинь ингэж хүнээ бодож хийдэг ч гэдэг юм эсвэл одоо дуугаа яг ингэж нэг цул болж ингээд бүтээж байгаа шүү дээ. Тэгтэл нөгөө анхны дуучин бол бидний тэр цул дотор хамт орж ирж байгаа байхгүй. Хамгийн ихний нөгөө нэг шангатай юм тэр бидний яг зүрх сэтгэлийн анхны комментуудыг тэр хүмүүс л уншиж байгаа байхгүй. Шингээж авч. А дараа нь бол дараагийн 2 дахь хүмүүс бид нар тэрийг ярьж өгөхгүй байхгүй. Тийм боломж шанс гарч ирэхгүй тийм ээ. Мамаа. Энэтэй бас холбоотой байдаг байх гэж бас. Туулаа хаана унтдаг вэ гэж та ирж хизээ хэлчихсэн юм. Нөгөө нэг пилота вагон ахалж ямар юм бэ? Хүүхдийн төлөө боонд төлөө. Тийм. Хүүхдийн төлөө боондоос дууны уралдаан зарлаад тэгээ би нэг туулаа хаана унтдаг гэдэг нэг шүлэг бичээд өгсөн. Чин зөрөөгөө ийгээд 2 дугаар барьжсэн. Тэгээд одоо биш 2хан дуутай
Тэгээ туулаа хаануудгийн одоо хүүхдүүд их дуулдаг. Туулаа хаан унтдаг тат ордоо тат байгаа. Туулаа хаан унтдаг бай. Тэгээд бид нар энэ хөгжмийн багш бэлтгэдэг энэ сургуулийн хөгжмийн багшаар бэлтгэж байгаа оюутан бүхэн энэ бүтээлийг гартаа ортол хөгжимдөж өөрөө тэр хүүхдүүдийг бүр дагуулж оройлж дуулах хэмжээнд өөрөө бас сурсан байх гэсэн. Үгийн хуваарлалт тий тэр хоорондох холболтууд бүх юм. Нөгөө бидний яриад байдаг 7 их шигтэй шүү дээ. Диатоник гэж яриад байдаг. Диатоникийг оруулж хийсэн. Магадгүй энэ өөрөө нөгөө сургалтанд хүүхдийн хөгжмийн дуу хөгжмийн сургалтанд боловсролд чиглүүлж хийж байгаа байхгүй. Эргээд магадгүй энэ Туулаа хаан унтдаг вэ гэдэг дууг сурч байсан тэр сонсогч тэр дуучин хүү дараа нь хорвоод ганцхан ээжтэй гэдэг дууны үнэнч сонсогч болж ирж байгаа хэлбэр байхгүй да. Бүх 100 шүлэгтэй байлаа гэж одоо тэгэхэд ч одоо хоёр дуун одоо ингээд бүх ард түмний бүх хүүхдүүдийн хүртэл хүрсэн гэхээр та хоёр бол нэр үнэхээр гайхамшиг. Мянган шүлэгтэй нэгч дуугүй хүн байна шүү дээ. Ийм том зузаан намтай. Нөгөөх нь нэг ч дуу болоогүй. Тийм үсэд бай. Тэгэхээр чинь ерөөсөө нэг л дуутай байвал одоо тэгэл болж байна. Тэр дууны ч одоо тэр нэг дөрвөн мөрөнд л аваа явцсан тийм ээ. Амин тэр дөрвөн мөрөнд байдаг. Томоогүй явж боллоо ээжээ тавруу буцаж зэгээс шаргалтлаа хорвоод намаар эрдгийг мартсан хонгор хүүгээ уучлаач ээжээ хорвоод намаар эрдгийг мартсан хонгор хүүгээ уучлаач ээжээ Сурмаггүй хонуулсан үе цэцэг болгон өргөжээ зул цэцэг шиг залуу насны цуунаслах илч хайрлида зул цэцэг шиг залуу насны цуунаслах илч хайрлида цуунаслах илч Таны тухай уншихаар та дандаа яруу найрагч зохиолч хүмүүстэй амьдралаа холбосон байдаг шин. Яагаад заавал тийм хүмүүс та сэтгэл алдуураад байдаг юм? Одоо мэдхгүй цаанаас л тийм зураг тавилантай юм байлгүй дээ. Түүнээс би одоо тийм бай гэж бол сонгоогүй. Нэгэн залуухан байхдаа амьдарч байсан. Тэгээд 10 жил ганцаараа яваад тэгээд дараагийнхаа хүнтэй бас амьдарсан. Зондон дээр шууд та хэдэн жил танилцсан бэ? 10 баг 20 жил ах шүү. Тий. Одоо хүүхдүүд том болоод бас явцгааж ирсэн нас нь 73, 75, 77 гэдэл. Тэгээ 2 жилийн зайтал энэ төрж ийсэл да. Тэг хамгийн хаан багыг гаргахад бас юу яжсан. Их сэмэгсээ гартуулаад. Тэгээ баг хүүхд хэдтэй байхад хоёр тийшээ болсон бэ? 3 4 дугаар ангидч байна одоо тий. Юу Горкийн сургуульд явтал сонссон шүү дээ. Нөгөө тусдаа бас 2 3 жил болцсон. Тэгээд тэр хүүхийнх нь дорн шийдэл гэр бүлийн сэн баталгааг салгаал. Одоо тэгээ сарлалтын шалтгаан юу байх вэ? Таарахгүй л шүү дээ. Таарахгүй бас байдгийн дөө. Гэр цэвэрлэхүү, шүлэг бичхүүгээ та битсэн байдаг штэ. Таны нэг тийм мөртөд байдаг штэ. Гэргээ байх уу? Найрагч явах уу?
гэд. Одоо нэг эмэгтэй хүмүүрийн л тийм тулдаг. Амьдрал карьер хөмөрөдөг. Яа эмэгтэйчүүд ер нь тэр үеийн бидний эмэгтэйчүүд ер нь ямар одоо байсан эмэгтэй зэрэг манай аав ижилдэг байсан. Босоод нөхөртөө заавал цайгийн чанж өгч вэ. Ороо эрэхт нь хоолыг нээж өгч вэ. Одоо бол гэр орныхаа ажлыг хамтраа тийм энэ гэдэг юм бол байхгүй. Одоо нөхрөө ингээл дээш нь залаал сайхан явуулаад гэр орны ажлыг бол өөрөө хэрэгтэй хогоо нөхрөөрөө хаяулдаа чи гэдэг одоо ингэж хэлнэ шүү дээ. Тэгэл тийм л байх хэрэгтэй л боддог. Тийм л амьдралыг тулж исэн тий. Тэгэл одоо гомдол сандал гарна гэж байхгүй. Одоо эвгөө зан гаргасан байсан тэрдэглээ гэж хэлэхгүй. Биднэрт ер нь наав ээж энэ чинь өөртөө тийм байдгийм шүү дээ хүмүүн ийм байдгиймстэй гэж биднэрт нэг сайн хэлж байгаа. Тэгээд өөрөөсөө л тэр тулаад л тэгээд одоо баатахад бол бас бид нар чинь муухай байшин гэж байхад таарахгүй. Яг юм муухраад яахан тийм ааштэд бол хүн байсан, их авьяастай хүн байсан тий. Тэгээд л бас нэг хажууд уран бүтээлч хүн би байж идэг. Бас уран бүтээлээ хэмээр байдаг. Тэгээд одоо яг хүүхдүүд нь сайхан явж байна тий. Гэхдээ та салах хүртэл шийдвэр гарах хүртэл нэлээд удаан бодсон баг тий. Тэгээд нэг чинь салаад 2-3 жил болцсон байсан. Тийм тэгэл хоёр тусдаа тэгээд яг манайх байранд орсон байсан тэгэл яг байранд нь үлдээгээл тэгэл өөрөө гараал. Та юу? Ер нь бидний үе ер нь амтэрч чадна гэж бодох юм бол тэгэл гараал. Та хүүхдүүдээ аваад явсан уу? Хүүхдүүд маань 2 хүн хүүхдээ аваад үлдсэн. 2 нь надтай явсан. Тий 2 охинтой шүү дээ чинь тий. Тэгэл 2-2-оор нь аваад хүүхдүүд аавтайгаа үлдсэн, танаас холдсон, хүүхдүүд хоорондоо холдсон энэ ер нь харилцаанд нөлөөлсөн үү цаашдаа? Үгүй шүү. Яг сүүлд нь одоо том болцоогоод тэгээд ээжтэйгээ эргээд хүүхдүүд чинь том болцсон юм чи ээжтэйгээ уулзаад тийм. Тэгээд яг тэгэл ямар нэгэн тийм зовлон юм бол завгүй хүндэл хажуухаар нь өнгөрөө шүү тийм ээ. Тийм. Завгүй байна гэдэг үл их сайхан. Манай одоо маан зохиолчийн гэргийн дунгама маамгойг нас болсны дараа найз нь тэр чи 90 он шүү дээ 95 онд. Чи жолооны курсээр сур гэд. Тэгээд 40 хэдэн настай залуухан бэлэвсэрд үлдэхгүй юу. Тэгээд жолооны курст яваад машина барьж сурах гээл. Тэгэл машина барьж сураад чи машинаараа ингээл машинаа жолоодод явахаар чи бас их сайхан баг шүү дээ. Тэгээгүй байсан бол надад хэцүү байх байсан л гэж ярьдаг байсан. Тэгэхээр хүн завгүй байхад бол ямар ч бэрхшээлтэй бол тийм. Өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй юм шиг байна. Ямар нэг юм тохиолдол би зөвхөн л өөрийн минь надад байсан тийм л. Гişүү Монголын зохиолчид Монголын эмэгтэйчүүдтэй хорооны дарга Монгол улсын өнцөг болон төрсэн хүн олон одоо эмэгтэйчүүдийн амьдрал зовлон сонсч ийсэн хүн. Тэгээд гадаад дотоод биднийг бодох юм бол тэр үедээ гадаад дотоод их явсан
лоодсын шагналд авсан хүн дэлхийд дахны эмэгтэйчүүдийн амьдралыг хараад үгүй эмэгтэй хүн бол нөхөртөө цааш хахад өөрөөс нь хорогдоод байх юм байхгүй. Муу болох юм байхгүй. Зүгээр л тэр үл хүндлэл юм. Тэгээ гэр бүлийн сайхан одоо хүндэтгэлд харьцаа юм да гэж тэр үл актер чухал үг. Тэр ер нь нэг хүндлэгэд муухай юм юу багт тийм биз дээ ер нь тийм ээ. Тэгээд өөрийнх нь би тулсан амьдралыг бол юу нэг хэцүү байсан гэж юусоо бододгоо. Тийм учраас тэрэнд харамсдаггүй. Хүн өөрийнх нь тулсан амьдрал сэтгэл хангалуун байх ёстой. Хар бараантай ч байсан хамаагүй, гэгийн цагаан ч байсан хамаагүй. Тэр бол надад өөртөө ногцсон хувьтай билээ юм чинь. Танд зориулсан шүлэг байх уу? Тэр биш гээл нэг манай гавьят дуучин цэргийн нэг додоолаад юм одоо үгийг мартчихжээ. Их сайхан аялгаатай тэр биш дуулдаг байсан. Аяхан замтай бүсгүй чаммаа алгадсан наад цэцэг тоон хүлээгээ Миний нэг дууны үг гэдэг юм л да. Алган дээрээс алдан ниссэн алтан хараачаа болъё да бигээд тэр дуу хоёулангийн тэр биш дуулж исэн. Чин тэгээд нэг үсэн чин та хоёрын биеиндээ зориулсан дуу штэ гээл мөн тэр биш солигл тэгээд дуулж исэн юм дэг тийм. Сүүдэртэй харваа. Сүүдэртэй харваа. Энийг төмөр хийгээд дууддаг байсан. Ягсан чи хөө аюу ихчээ тэр чин таны дуу юм биш тэгээд. Тэгээ энэ дууны чи үг зундан дөрж гоо зориулсан юм уу эсвэл зүгээр за тэр ер нь салсныхаа дараа бичсэн дуу л да тий. Тэгээд ингээд тэгвэл зориулж хоёр талаас зориулж бичсэн дуу төрсөн л юм байна тий. Аннын дээрээ Учир нь олддгоо хурц түргэн морилзэж мушгирсан зантай хуу явлаа гэд өөрийгөө тодорхойлсон байдаг шүү дээ. Тэрийн найд нөхөн ч мэдэндээ тий. Яг тэ авьяастаа осочнаа штэ байна. Бид нар бол одоо ер нь уран бүтээлч юм бол бараг л тийм байвал л бараг энэ яруу найрагчийн төрхөл гэж бид нар юу юм бэ тэр яйддаг байсан шүү дээ. Одоо өнөөдөр их шиг ингээд цахим мөрчөнд одоо ингээд шүүмжлээл ингээд байдаг юм бол тэр үед байгаагүй. Тэрийг хүлээн зөвшөөрдөг. Тэрийг бараг бахархдаг. Интер байлаа шүү дээ. Сүрэнж байгааг одоо цагдаа өшгөлсөн интерхтэй зэрэг бид бараг агадаг ташаал ер нь. Ястай яруу найрагч мөнтэй л гэж ярьцгаах нь яцгаацгал байсан л да ерөөсөө цагдаа өшөлтсөн гинлээ гээл тэрийг нэг их тийм сайхан юм тийм шиг л тэгэл ер нь тийм байх хэрэгтэй. Ер нь тэр үеийн зохиолч чинь бол их халуун айгуу тийм аймууд чихтэйхэн хоорондоо эвтэй Монголын зохиолчтой хорон дээр ороход бол тийм гараа оройн үл шүлэг өчөхгүй байхын аргагүй тийм сайхан уур амьсгалтай байсан шүү дээ. Хөх махан тэнгэрийг эзэгнийхэн төрлөө бигээд нэгэн цаг биччихсэн төрийн шагналт бигзий явуулангуан та бас шав байсан хүн те багшийнхаа гэрт нь бас амьдарч байсан гэдэг. Тэгэхээр танаас бас их сайхан хууч яриа гарах байхаа. Хөх махан тэнгэрийг эзэгнийхэн төрлөө бий. Хөмсгөн сарны аялах алсын алас тойрогт холын хоёр одны дохой хоцгон чөлөөн хоёр нүдний үзүүрд цэнхэрлэгдэд идэртэй хөх манхан тэнгэрийг эзэгнийхэн төрлөө бий. Одоо эргээд харахад та багшийнхаа авч байсан шагналыг ингэртэй зөчгсөн бас сэтгэл дүүрэн байгаа бах тий. Тэгэлгүй яг ястаа сайхан. Манай явах их сайхан хүн шүү дээ ер нь. Их гоё хүн. Тийм тэгээд гэхдээ миний одоо ингээд манай багш нар одоо Сингийн Эрдэнэ гоо эмч хүн. Бигзий яваад ингээд бод Горкийн сургуульд өгсөн хүн. За тэгээд даштай руугаа гээд нэг сайхан хүн бүрдэрж гоё гээд одоо нэг гялалдсан хүн. Ингээ их өөрийн одоо өвөрмөц авир төрхтэй. Одоо чимэд гоё гэж өндөр сайхан хүн. Ингээл хажууд нь бид нар чинь одоо гүйж явлаа штэ. Тэгэхээр
Яваа өгшөл Горкийн сургуульд бол их эрдэм сурсан хүн. Намайг яваа өгшинд одоо амьдарч явах үед бол тэр оргил болсон бүтээлүүдээр хийцэн байсан л да. Сингийн эрдэнэ гохид лалтайд малтайд гэж юм биччихсэн. Тэгэл холон бид хоёр цам бид хоёр энэ төргээл одоо Монголын өгүүлгийн одоо мастерстрок одоо хийцэн юм ба шүү дээ. Хөдөөнөөс орж ирээд тэгэл одоо тэр үчи байшин биш олдохгүй гэсэн юм. Нэг өвөл оройч болж исэн би бас төрөх төгсөн байсан. Тэгэл яваа багш Афганы эмчимчин. Гурван байшинтай нэг өрөөнд таяр байгээл. Тэгээ хамгийн гоё нь яваа багш тасна. Би бас аяг тасна. Өөрөөс багаас нөгөө юу тугал татчихсэн бүх чинь их эртэж байдгийн. Тэгэл яваа багш хамгийн дөрөнд басна. Яваа багш сандлаараа тамхиан татаад тэгээ сайхан сууж инд. Тэгэл би нөгөө цай май чанаал дөрөөр яваал. Хоёудаа ороо болоход яваа багш их гоё. Барай багш их гоё. Гантансаг юм хэрэглэнэ. Хоёрдугаар хоолны одоо тэр үед Монголд яваа багшихаас ээлжсэн юм уу юм мэдгүй гоё тийм юутай савтай юм ширмэн. Тэрэндээ их гоё хоол юм. Хоол их гоё хийдэг юм байсан. Би бол одоо их гоё аарч чадна. Тэгээ намайг оюунаа нэг гоё аарч чаднараа гэдэг. Яарч их гоё чадна. Тэгэл яваа багш одоо хаана юу заазуур нэхэд энтхгээс авсан зандан бариултад заазууртай. Аар цагтлах гэж балкон дээрээс унгаагаад нөгөөтгийг эмтэлсэн юм аа би бүр. Тэгэл гэхмчил ингээд маш чамин юм хэргэлдэг. Тийм хүн байсан. Эхнэр нэг сайхан замтай. Тэгээ хоёр баг хүн бол одоо 1-р сургуулийн сурагч. Багш нь Дүмэн Жаргал, Цагдын Дүмэн Жаргал, хүүгийнх нь багш. Тэгээ байсгээд багш нэр нь тэгээ тэр чинь их гоё тийм байдаг байсан шүү дээ ерөөсөө тий. За тэгээ хэдэн жилийн дараа хэр удаад нөгөө багшихаасаа нүүх хийгээж шүү дээ. Нэг надад 6-7 сар ч юм тийм л юм тий. Амарчаад. Тий. Тэгээ манай одоо Чингаан дохин маань тэнтүрсэн. Тэгээл нөгөө хоёр чинь бас манай заримдаа нөгөө хоёртой хүүхдээ харуулад кино үзчихэл явсан байгаа юм да тий. Тэгээд чи бас л их ачтай хүн байх нь шүү дээ. Яваа ухшаараа хүүхдээ харуулж өө тэгээд залуу ээжтэй тийм ээ. Тэр үед л тэгэл одоо Эрдэнэгаа пүрүдэржгаа таштоор энэ чинь ингээл манай одоо байж энэ ятмаа гэж санхүүгийн эднэр шатар тоглоно. Тэгэл яваа багш өрөөндөө суугаа тамхиан татаж байна. Эрдэнэгаа бас өрөөндөө байна. Аваргуу тэрүүгээр сууж илэн. Тэгэл хаадамаалгын онголзуулаад. Тэгэл нөгөөдөл чи илдэвдээд өнөгөө мангаа яриад тэр гисэн гин гисэн гэдэг. Тэгэл бидний тэрийн жигтэйхэн багталтай сайхан сонсоол. Тэгэл нэг яруу найргийн тийм орчинд гараал. Тэгээд явдаг гэсэн. Одоо яг хүүхд залуучууд хараад ахт манай залуучууд энэ зэн цуглаад бас сайхан ярьцгаагаал тийм ээ. Тийм юм чи яруу найрагч уран бүтээлч хүнд айгүй хэрэгтэй гэж нэг нөгөөгөөсөө санаа аваад одоо ингэ сайхан. Одоо бол харин миний үеийнхэн байхгүй болоод тэгж яриад байх хүн чадвар бас нэг сайхан алан биш байна л та тий. Найзууд маань одоо тэнгэрийн оронд явцсан байна. Хорон дээр очихоор одоо тэд нартайгаа нэг таарахгүй байна. Тий. Үеийнхнээс их одоо алан хүн явхаач бас юу штэ. Юугүй штэ ер нь бол тий. Тэднээ тэгэл олон хүн байх одоо явцсан байна да. Залуухнууд нь бас явцсан байгаа юм чи ерөөсөө тий. Та харамсалтай. Гэхдээ уран бүтээл нь үлдчихин сайхан юм. Ер нь бол би намар их шүлэг өчтдөг. Тэгээ намар их шүлэг өч, хавар их гэгэлцдэг. Тэгээд санамсаргүй байж байгаа л ер нь одоо санаан шүлэг орж ирэх юм бол нэг цаасны бодон дээр тэмдгэж яваа тэрийг бол тэгээ дараа нөхөд санаад шүлгээ бичдэг. Зарим шүлгүүдээ энэ төр арахад бас яа дээ бас тагхай явсан юм байна. За ямар шүлэг гэдэг. Их цаадаханд одоо 80 хэдэн онд бичижсэн мэдгийг штэ нэг өөрийнх Ахмад одоо нэг зохиолчтойгоо харж байгаа гэсэн юм шиг байна. Одоо
духных нь үсчлээ дурлахад нь саад болохгүй энэ төр гэж бичсэн байх. Одоо би нэг шүлгүүдээ ингэж шивж байгаа байхгүй юу. Ном байгаа дэдэг их байхгүй. Тэгээгүй тэгээс яагаад тэр үед ингэж бичсэн юм бол бас галзуу явж ил гэж бодож байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр залуу нас гэдэг бол хөссөн хүсээгүй тэр үгийг л бичүүлдэг л юм бол та юу нөө тийм. Айлын бэр яруuna ирж байна гэдэг амьдралын жавтай зөрчилд сохын нэрээ гэж бичиж байлаа шүү дээ. Тэгээ энэ шүлгийг одоо санамын одод гэдэг агуу үнд уушаад оюунаа чираа шүлгээ надаа нэг бичээд өгөөрэй. Би тэмдэглэлийн дэвтэр дээр бичээд дарга нарт уншиж өгье яа гэж. Өөрийн одоо тэр бодит байдал амьдралаас ургасан ийм одоо шүлгүүд дуржсэн. Тэгээд өгүүлэн санандаг бол та бас эд сайхан залуу насндаа бичсэн шүү дээ. Бас их бардам үгтэй шүлэг тий. Горкийн сургууль яваал тийм ээ. Өгүүлэндээ тий. Чи намайг өгүүлэн гэх тий. Их бардам өөртөө ихтэй шүлэг. Гэхдээ та хинт зориулж бичсэн ээ? Ер нь бол хилээгүй байд юм билээ. Одоо зүгээр хин зориулж бичсэн бэ гэж дахиад асуувал та хэлэхгүй гэж асууж байгаа юм. Юу хөвдөө гэж бодоосаа тий. Хинт их сайн юм байхгүй л дээ ер нь. Гэхдээ тийм шүлэг бичүүлсэн байгаа нь одоо хамгийн чухал юм тийм ээ. Хил давна хилийн зурсан дээгүүр шүн давддаг шүү дээ. Одоо ч гэсэн хэмбэр хөвэрэг байдгүй. Тэгэхэд би зогсоогоор хил давж ирсэн. Тэгээл тэр айгүй их тийм Европын сайхан санагдаж байсан. Зөвхөн тэндээс л тэр шүлэг олцсон. Тэгээд хэрвээ би зогсоогоор тэр нутгийнхаа дээсний дээгүүр гараагүй бол тэр шүлгийг бичихгүй ч байж магадгүй. Тэгэхээр нэг тийм заримдаа тийм Европын юмд би их тийм бас нэг мэдгэд тийм Европын юмд дурлаад явдаг залуу таснда тийм байсан байна л та. Өгнүүдээс мань амгалан зан харагддаг шүү дээ. Тэгэхээр залуудаа бас амгалан явсан байгаа. Залуу байсан юм шиг тэхгүй яхаа тийм биш үү? Амгалан байсны алдаа гэж байх уу? Та алдсан уу амгалан байснараа? Би эргэж харахгүй гэж урагшаа зүтгэсэн тэр амгалан зангаас алдаа гэсэн үү? Тэр бол миний амгалан зам бол уран бүтээл минь л үлдсэн. Тэр шүлгүүд манд л үлдсэн байдаг шиг нэг өөрийнхөө бичсэн юм интэг харахтаа зэрэг. Та амьдралдаа эргэж харах дурггүй гэсэн. Тий. Тэнийх эргэж хараад тэрнийг бодоод тэрэндээ нэг одоо үнэлт өгнөлгөөл тэр нь тийм байсан да энэ нь юм байсан дэ гэж бододгүй нэг урд хийх гэж байгаа юм бол боддог. Ер нь тэгээд хэрэггүй юм бодож авч хинт хэрэгтэй юм бит. Та ер нь бодож санаж байгаагаа уран бүтээлтэй гаргаад л цаашаа алхацдаг хүн юм байна шүү дээ тий. Ганцаардсан цаг хугацаа танд ер нь байна уу? Санагдахгүй шүү. Би тань руу нүүж явна киноны зохиолыг бичсэн цаг хугацаа энэ салтын дараах үед байсан уу л гэж. Тийм ээ, тэр чинь бол ганц тэр байхтаа л бичсэн. Тэр чинь ерөөсөө гинтл бичсэн шүү дээ. Тэгээ маш их хурдан бичсэн. Нэг өдөр л тэр нэг манай нутгийн тийм хүний намтар төхийг бодоод ээжийн сэтгэл гэдэг агуу юм да гэж нэг бичээл тэрийгэ барайл Google очоод 7 хоногийн дотор тэр энэ юу н кино болчих юм байна гээл ягаад ч юм тэгэл бүтчихсэн байхгүй тийм. Энэ кино бол 1984 онд бүтээгдэж гарсан ийм кино. Би бас тэр үед шинэ гарсан уран бүтээл болгонд жүжиг кино болгонд нэг шүүмж бичих тийм донтой хорхоотой ийм залуу байсан. Тэгээд энэ 1985 оны энэ соёл урлаг сэтгүүлд
хүн рүүгээ нүүж явна гэж нэртэй ийм шүүмжийг хэвлүүлсэн байдгийг. Тэгээ бас намайг энэ киноны анхны шүүмжийг бичсэн та бас нэг ирээрээ гэж бас манай оюун эгч манаас надад уламжилсан. Энэ кино бүтээгдэх болсон шалтгаан энэ бүхнийг оюун эгч маань та ярих уу? За яг киноны зохиолыг бол би бичээл тэгээ сүмхүү найруулагчдаар анх их бичиж байсан. Тэгээ сүмхүүга миний зохиолыг авч үлдээд өрдөөл маргааш намайг дуудаад хөөе чиний гос кино хийч болмоор юм байна гэд маш хурдан надад тэгжсэн. Тэгээд дараагаар нөгөөтг маань нөгөө соёлын яамаар ороод тэгээ соёлын яамаар ороод хурлаар ороод одоо бич бас орж илээс нэг найруулагч нь байж юм болоод тэгээд бас нэг яхан засвар масвар дахиж бичих хийх ёстой гэж кино үйлдвэр дээр намайг чинь нэг давхарт нэг өрөөнд юу яасан шүү дээ. Гаднаас нь жолчод одоо энэ Баттан мөр мэдэх бах та ийгөө тийм ээ. Тэгээд соёлын яамаар ороод тэгээд дараагаар нь бол одоо тэр засвараа хийгээл тэгэл натурт гарч ирсэн. Засварыг болохоор соёлын яамны уран сайхны зөвлөлөөс заавал жүжиг киноны зохиол хийсэн гэж байсан. Тэгэлгүй мягмаргаа даргасан санагдаад байгаа шүү. Найруулагчтай дараа нь уулзаад бас засварууд болсон. Гоо соёлын яамнаас ч одоо яг тэр доо оюунгаа байсан байгүй сансамдгийн. Тэгээд одоо энэ цагч одоо энэ орчин үеийн залуучууд шинэ малчин гэдэг бол одоо малын шинжлэх ухааны үндэстэй одоо малалдаг болсон байна. Тэрүүнийг одоо энэ зохиол тусгаж өгөх хэрэгтэй гээд тэгээд тэрэн дээр чи нэг одоо нэг бэлчээрээ хуваарлаад тэгж одоо малда хариулт мариулна гэдэг нэг ярьсан ярианыг тэр хэмжээний л юм орж ирсэн л да тий. Тэгээд одоо ийм залуу сайхан насндаа кино үйлдвэрийн тэр их мундаг том одоо уран бүтээлчтэй тоогдоод энэ кино ингээд маш хурдан батлагдаад тэр ондоо хийгдээд тэгээд намар нь 11 сард бинүүдийн ч одоо нөгөө галивлетээр орж батлагдаад тэгээд одоо дэлгэцэд гарч ирсэн ийм тийм их сайхан гэгийн түүхтэй. Би нөгөө дууны нөгөө киношин дуутай байдгаа нэг сайхан дуу би дууны үг бичигсэн яа кино өхөн дуутад өгч чи нэг дөрвөн мөр бичгээвээ. Тэгээд балжин ямаалсан чи бас нөгөө бичээд өчтэй зэрэг байх. Балаагүй наа биш вэ наа л гэж. Одоо кинондор байдаг дөрвөн мөр шүү. Кинонд байдаг дөрвөн мөр чинь ястай нэг 3 сар бичсэн шүү дээ. Киногоо 3 хоног дотор зассан мөртлөө тэр дөрвөн мөрийг балжин нэмийн санаад хөрөхгүй зассан 3 сар болсон шүү дээ. Энд яг тэр киноны утга санаа энд хадгалагдж идэг л даа. Эрхэс тэнгэрийн дор хүмүүн гэгч төрөөд эдүгэ хүртэл мянган жил нүүж явна. Хүрх үеэ сэтгэл гэгч өндрөрийг л хүн рүүгээ нүүж орчлон туулна. За тэгээ Баттамрах тэгээд одоо киноны поро босхуулаад тэр бэлтгэл ажил өмнө гоё мандлоо сумд авсан билүү тэгсэн баг тийм ээ. Тэгээд манай тэр аварга операторууд балжин найруулагч Цэрэнгуай эдгээр яаж ажиллаж яв танаа баг ер нь хэрхэн яаж ажиллаж яв да. Манай кинонд ч бол тэр натуралын мандлоо сумын хаан тэр онгийн голын хөөнд байсан шүү дээ. Сумаас 12 км зайд. Яг голын хөөнд дээр тэр үчин тэр хоол гэж ихтэй тэр байтга манай нөгөө лектваг нь биш үү те. Тэн дотор ороо суугаад 2-3 хоног гаргаж чадахгүй тийм өстэй байсан онгийн гол. Тийм үед би чиний киноны 2 дахь оператор нь манай ерөнхий оператор Генгийн Цэрэн дараагийн оператор нь Балжин байсан. Манай группт оператор миний туслах болгонд одоо Шижир Жаргал Бацаахан гэдэг 2-3 залуучууд ажиллаж байна. Тэгээд тэр хээр талд дарь сүрэнгийн мотоциклтай дахиж яваад дүүрс үзэгчдийн сэтгэлд сандрал төгшөөрийг төрүүлж байлаа гэд ингээд тэр зүгээр мотоциклтай хүн дахиж яваад авах гэдэг нэг өөр тийм үү. Тэгээд энэ чинь нэг ингээд хотгор руу ороод ингэж гараад нэг өгсөж дахиад өгсөж уруудаад. Тэр чинь дандаа орой авсан зураг байх шүү тийм үү. Тийм. Энэ режим гэж бид нар ярьдаг тийм үү. Тэгж авсан байдаг. Тэр нөгөө маргааш нүүнгээл гэрийн үүдэн дээр 3 хүүхэд дэвцээл нэг жаргаж байгаа нарны наагур тийм. Манах нүндэ аа манах нүндэ аа манах нүндэ
манах нүндэ манах нүндэ Хүүхдүүд тийм шүү дээ. Нүүхийн орой ямар их хөлсөж бөөн баяр болдог үлээ. Маргаа шаан гуух болдог гэл ингэдэг. Тэгээд тэр дэвтэж байгаа хүүхдүүд тэрийг тэгээд тийм араа курс байдлаар авсан доод балаанаас гэж авсан. Тэгээд тэр бол би дандаа балжин баригч авсан байгачлаа. Ерөнхийдөө гэж бодож байгаа юм. Би ч юм тартай дээр тэр ерөнхийдөө балжин найруулах шиг шин. Ер нь бас хажууд нэг дөшиг хэрэгтэй байсан баг л да. Анхад юм хийж найруулж хийж өгч байгаа хүнд ч бас нэг өөрөө зураг амаас нэгтэн. Тэгээд тэр мотоцикл онголтчоод тэр ихтэй тэр юугийн дүрийн одоо тэр тухайн Нямсрынгийн тэр дүрийг харуулдаг ш. Дугыны ингээд эргэлж байгаа зогсдог тийм ээ. Тэгэхээр тэр чинь нөгөө тэгэл хэлчихэж байгаа байхгүй. Дугуйны хэрэгээс ирж байгаа зогсож байгаа. Тэгээд нөгөө амьсгал хураачжээ гэдэг санаа шүү дээ тийм. Ийм тэр одоо дөнгөж одоо би тэр хэлсэндээ гурван санаа байгаа шүү. Дөнгөж мотоцикл аваад баярлаад ингээд нэг давхдаг нэг гоён дотор наагур зэгчтэй цаашаа ингээд нарны эсрэг өндрөө дахиад гарч байгаа тэрнээс л эхэлж байгаа юм шүү дээ. Сүүл бодоод байх тийм. Сайн байна уу жаргалагч? Сайн байна уу? Танаахан сайн биз дээ. Сайн. Би нэг хэдэн зай авчирсан юмсан. Цэрэх байгаа юм. Наагаарч л хэвтэж байна. Жаргалагч. Та яаж юм? Тэгээд жүжигчдийн бүрэлдэхүүн бол их сайхан бүрдсэн. Ансамбл бүрдсэн гэж хэлдэг тийм ээ. За дууламжууга тоглож. За тэгээ хүүдийн дарь сүрэнд манай Ловсонгой Нямсрын тоглосон. Тэр чинь бодит нэр штэ нөгөө эн чинь нэг бодит амьдралаас сэдвүүлсэн дарьсүрэнгөд тийм малын эмч яг манай Булган аймгийн Монгол сумд байсан. Тэгээд тэр дарьсүрэн гэдэг малын эмч бол мотоциклоос нас болсон хүний ганц хүүхэд. Тэгээд тэр сэдвийг би гинтгэлд нэгдүгээр дэлгүүр эмнэлгийн хийж яах айгаа санддаг байхгүй. Гинтгэн толгороор энэ ч кино юм байна гэл. Тэгээ яг хөтө зэрэг ганц өргөмөл хүүн ингээ мотоциклоос насууд тамцаг гэдэг хөгшин байсан. Тэгээд одоо нөгөө алтан савын нэгэд гол усандаа төрнө гэж хэлсэн учраас айлын хүүхд очиод нөгөө тавьсан тэмдэг үзэл. Тэгээ тэр тухайн хөдөөнөөс нэг удаж нэг хөдөөний ах トゥ нар ирээл ярьдаг сэдвүүн 500 гол эс. 500-га тэдний хүүхэд төрсөн 500-га очиж гинэ. Тэдний хүүхэд гарсан 500-га очиж гинэ гээл би тэрийг сонсоод байдаг гэсэн байхгүй юу. Тэгээд тэр сонсоод байсан тэр юм бол надад энэ кино болж болмоор юм байна гэж би л бодсон тэгэл. Тийм бодит түгэлдээ дарьсүрэн гэдэг бол яг дарьсүрэн нэртэй малын эмч байсан тийм. Одоо Монгол сумын дээрс хамгийн анхны мотоциклыг авч унсан. Тэр нь олон төрөл ерөөсөө бодит юм байна. Жинхэнэ нэр төвшүүлж ирсэн. Тийм байна. Сонин түүх байна. Би одоо анхудаа сонсож байна. За гол дүр дулам. Дуламжууга тоглосон. Манай Ахмад жүжигчин хүний мөр төмний нэг киноны одоо манай сайхан жүжигчин тийм ээ. Тэр дулам гэж анхнаас оройн нэр нь дулмаараа байсан юм уу? Тийм байсан. Тийм. Дулам ягаад ч бүх зохиолдоо ер нь эмэгтэй хүн дулам гэд нэр аюул дуламжууга тоглосон. Тийм тэгээд дуламжууга. Хүн дуустлаа. Би рүүгээ тэмүүлж байх юм да. Хүний мөрөөсөл болж хөгшин бие голохгүй ханьвараа татаж байх юм да. Уг нь ч тэднийх олон сайхан огттой л доо. Одоо киноны проб гэдэг юм чинь одоо киноны хувьзыг шийдвэрлэдэг. Дүрийн сонголт гэдэг бол одоо шин одоо манайхан ярьдаг шүү дээ. Бараг 90% нь одоо шийдвэрлэгдэг юм аа л гэж ингэдэг. Тэр дүрийн сонголтууд бол их сайхан онсон санагддаг юм байгаа. Тэгээд энэ яаж энэ кино руу оров, тэгээд энэ жүжигчний проб сонголтууд яаж явагдажээ. Чи өөрөө ер нь анх тэгээд анхны чинь кино шүү дээ тийм анхны кино. Энэ талаараа ярих уу? За. Би Дархны залуучууд театрт дагалдан жүжигчнэр ажиллаж байсан. Сургуулаа дөнгөж төгсөөд театрт дагалдангоор орсон. Тэгээд байж хахад тохоо үед манай Дархны театр чинь нөгөө нэг юу
аймагуд чинь нэг соёл урлагийн 10 хоног гэж хийдэг байсан шүү дээ. Тэгээ яг 85 онд соёл урлагийн 10 хоног нь болно гэд Дархаотын. Тэгээ тэр үед одоо нэг концерттай, жүжигтэй тэгээд одоо янз бүрийн уран бүтээлээ ажлууд өрнөдсөн. Тийм байж хахад Нямгаваа найруулагч нэг кино хийнэ гэд. Тэгээ тэр үеийнх нь юу болохоор нөө би чамд хайртайг анх хийнэ гэж хэлсэн байхгүй юу. Тэгээд яг дархныхаа уран бүтээлчдэр бүгдээр ингээд хийнэ гэд. Тэгээд тухайн үед би тэр кинонд нь л би чамд хайртайг үрлээд проб өгсөн. Тэгэл кино зураг авалт ер нь их л нутахгүй нэ тэрэ гэж хэлсэн чинь нэг удаа манай театрын дарга цэрэнд орж байгаа. Дуудаад кино үлдвэрээс ингээд чамааг ингээд киноны пробонд ирж орооч гэж байна. Чи Улаанбаатар явж ингээд кино үлдвэр дээр очиж проб. Чи хэдэн настай байсан? Би 17 настай байсан. Тийм байна. Тэгсэн атлаа тэр кинон дээр л их тийм хандмаа гэдэг дүр. Тий, хандмаа гэдэг. Тийм нэг хэрсүү нас биендээ баймааргүй тийм хэрсүү охины дүр бодогддог байсан. Би уг нь малчин болсонд нь баярлж байсан. Хийж бүтээх залуу сайхан наснда ингэч гэж даанч бодсонгүй. Хайрын хүн. Хандмаа. Чи талигач сайн байсан. Танах зэлээс хэлэх болж. Надад бол тэрэн дээр бол бэрхшээлүүд бол зөндөө байсан. Би ч хөдөө нэх явж байгаагүй. Тий. Тэгэл яг л хот суурин газар л байсан хүн чинь тэгэл очиод морь малтай харьцсан гэдэг чинь бас надад айгүй хүндрэлтэй одоо яана гэдэг. Дарс өрөнтэй багийнхан тоглосон тоглоом дээр ирээд тийм үү? Чулуун тоглоом дээр ирдэг тийм ээ. Тэгээ анхны хайрынхаа анхны илчгийг даал дутгаар хүргэж байгаа тэр хэсэг зээлэн дээр сэтгэлтэй байсан хүнийг үүлэн дурсаж түүнийг очирт мэддэхгүй хичээж буй зэрэг тэр чинь явууланган ном бэлгэлдэг үлээ мөнгө аяг шиг гараас чинь туулын уснаас амсгсан гэдэг тийм ээ тэр хэсэг баха тий тэр ном мотоциклтай ирээд яа мөнгөн аяг шиг гараас чинь туулын уснаас амсгсан мөнхийн аршаан усан шиг танхил чамтай амьдрасан. Тэгээд ийм сэтгэлийн эсрэг тэсрэг зөрчлүүдийг шаардсан сэтгэлийн эмзэг ээдрээтэй үүдлийг долгор сүрэн чадварлаг гаргаваа гэж ямар ч юм багчсан. Бусдын харин нэлээд шүүмжилсэн шиг байсан байсан. Жаргалагчтай хамт нөгөө яг гол гатлаад уулзахад одоо тэр хэсгийн зураг гэжсэн. Тэр бол яг миний хамгийн натур дээр очиад хамгийн анхны авахулсан зураг. Тэгээд нөгөө яг ингээд тэр голыг ингээ морьтой гатлаад явна гэсэн. За одоо өстой яана гэл нөгөө яагаад гэсэн чинь уртлын ерөөсөө очсноосоо хойш хамгийн түрүүнд ажлаа ах эхлээд морьтой зураг авахулсан. Тэгсэн чинь нөгөө айлын хиц харалгүй яваад нөгөөтг дээрээ ингэж тохогдож унаад тэгээ ажиллах чинь бас таанаа ч үлээ нэг шалбалж малдлаа тэгээд хөө юм болж хэвцсэн гэсэн. Тэгээд тэр үед чинь нөгөө нэг каскадер байхгүй тэгээд өөр хүн ордуулах гэсэн чаа үгүй би удахгүй босно гэх тэгээд тоглож ирсэн гэж. Нямсран ах бас мориноос унаад бас тэгээд уулзсан. Тэгээд тэр хоёрыг чинь би хараа суужсэн хүн чинь бүр хаалтчихж байгаа чинь яа одоо яаж явнаа л гэл тэгээд нөгөө ингээд ааж юу ингээд явж байгаа шүү дээ тэр чинь ингээд тэгээд мориндоо чирэгдсэн гэж тийм байр ингээд байхгүй хиц ингээд дайрцсан юм чинь дүрдээ эрэл хайгуул хийдгүү жүжигчин гэж юу байх вэ? Тэгээ манай ажил биш бол дүрдээ маш их ажилдаг. Яавал одоо өвөрмөц онцлогтой дүр гарах уу гэж ингэж их боддог ажилдаг юм хүн байсан юм. Өөрөө их тийм Монгол ахуй сайн мэддэг. За багшийн дээдэд орж ирэхдээ бас аав нь жолооч байлуу. Манай аав ч нөгөө бүр энэ том контрабас гэдэг бол хийл хөгжим тоглолдог гэсэн гэсэн. Тий. Дээрээс нь жолооч байсан. Тий. Тэгээ ми мэдж байгаа л юмнууд тэр байна. Амьдралын их туршлагатай тийм жүжигчин. Монолог ажиллаа нэртэй байсан гэсэн. Тийм монолог ажиллаа гэж бид нар маань тэгээд тэр ч бол бас нөгөө их сэтгэлийн тээштэй манайхнаар бол нөгөө дотортой жүжигчин гэж ярьдаг шээ. Тэрийг л илэрхийлж байгаа үг л дээ. Тэр чинь тийм хоч биш одоо өргөмжил юм нэг талдаа бол
тийм магтаалын юм шүү. Танаа аавын тэр нэг талын хооч бол танаа энэгээр цөөхтөх хойно харагдаагүй. Ёор юм ажигласангүй шүү. Аваатаас энэгээр хитэн уруудаад явж ийн гэж ярьсан биз дээ. Дооч. Хэн чамтай ярьсан? Зээргүрээс чинь билүү үнэндээ ялгасангүй. Хоол ит. Даавын хувьд болохоор зохиолыг бол ээж бас хэлж ирсэн гэсэн. Энэ яг миний амьдрал байна гэд 10 жилийн дараа хүүтэй болжсэн байхгүй юу. Тэгээд тэр үед би бол хүүгээ өрөөсөө хаашаач гарахгүй гэртээ байлгана гэдгийгсэн. Яг тэр тухайн мөч их гоё байсан. Тэгээд аавын зүгээр би бол нарийн ширээ мэдхгүй байна. Гэхдээ нөгөө аавын нэг 2 одоо тэр нэг сцен надад аяг таалагддаг. Тэр нөгөө жаргал хичээн одоо гэрлээ гэдэг энэ том бас жүжигчний хэсэг үг нь ухаан богино бол жаргал богино шүү гэд хэлдэг тэр хэсэг үнэхэрийн одоо Монгол эмэгтэй хүний маш их хүлээцтэй төвчээртэй тэгээд их тийм алсын бодлын ухаанаар хэлсэн нь эр нөхөр ханьда тэр олон сэтгэлийн юм одоо ууралж хэлхээс илүү ухаанаар хэлсэн нь мөн эр хүнд хөргөн уурлаад ингэж байгаа боловч одоо ууланд гараад тэрийг дотроо бодол хийж маш их гоо сэтгэлийн тайван ухаанаар төвчээртэй хүлээцтэй алсын ухаанаар бодож тэр дүрийг гаргасан хамгийн их таалагддаг. Эх хүн ингэж гансарч явна гэдэг яасан ч хэцүү юм битээ. Хэрвээ тэр шөнө би өөрөө эмчид явсан бол тулмуугаа ингэж өнчрөх байсан гэж юу? Тэр хүн бидний төлөө явж байгаад л амнасаа алдсан. Гэтэл би ингэж уурунтаа болж явдаг. Мөн ч хүн юм өсгүй юм болж байна да. Тэгээд бас баярлдаг юм нь юу гэхээр манай бол нэг олон кинонд бол тоглоогүй 8-9 кинонд тоглосон. Гэхдээ нөгөө тэр гаргаж байгаа дүрээ өөрөөрөө яг ямар хүн бэ гэдгийг айгу тот хомроо харагддаг учраас тот нь их сайхан санагддаг. Тэгээд их нэрт нь манай жүжигчин Аргвагийн гэрэл тоглосон ийм байдаг. За тэгээд манай хэний Сүхбаатарын тоглодог дүрч бас л нэг дүр шүү. Тэгээ манай Сүхбаатарыг бол сайхан жүжигчин. Тэр Хайнзан багшийн дүр, Кармагийн дүр бол дөрүүд л байгаа юм. Бас шигтгэе шүү. Яг үнэ. Сайхан бас шигтгэе шүү. Болсон дүр. Жижигэн биш. Айгуу шигтгэе. Чимдэг. За тэр хөрш чинь манай ич орлогийн Батчаргалгаа бас тоглосон. Тэр ч дүр нь хэн блээ дээ? Манай ээж дүү. Тий, танаа ээж тоглодог. Батчаргалгаа бас манай алтан үеийн том жүжигчин тоглосон. Дамдан базаргаа миний аав тоглосон. Хүүхэд байдаг шүү дээ. Нэг тэр айл тэдний нөгөө хиний чинь баг хүүхэд байгаа шүү дээ. Тэрийг авахгүй байдаг. Тий, учир нь өмнө говийн тэр юуны Мантлаа сумын айл хүүхдээс шүү дээ. Тэр чинь яг тентхэн хүүхдүүд. Тийм хөөрхөн тий. Учрал гэдэг тийм нэртэй жоох. Тэр айгүй хөөрхөн жоох юм биш. Тийм ээ. Тэр өстө өөр хүүхдээс. 85 он гэж 40 жилийн дараа байна тийм үү? 40 жилийн дараа ингээд харахаар одоо бас өөр дүгнэлт шүү дээ. За зохиол талдаа л хийхдээ ийм л байдаг байж үдэ. Киноос нэг ийм л байсан болов да гэж бодож байгаа юм танд байх уу? Тан руу нүүж явна гэдэг киноны чинь одоо би түрүү нэрийг хэлсэн шүү дээ. Хүний үр гэднэстэй байсан юм аа. Тэгээд тан руу нүүж явна гэдэг нэрийг найруулагч өөр өгсөн дээр нэрийг одоо би сүүлд тэр Балжинымын одоо найруулагчийн энэ кинонд хэлэх гэсэн философи бол монголчууд гэдэг үл нүүдлэр одоо альва юмыг одоо асуудлыг шийддэг. Одоо ингээ хамт айсаад одоо асуудал ингээд хүүхдийн одоо ингээд тэр өгшөнд өгөхгүй хоёр дундаа тэр хүний айлын ганд хүү төрчөөд ингээд байж байгаа юм шиг. Тэгээд тэр хүнд чи хөөрхи тэр хүнийг хамтдаа байлгаад нүүж очоод ингээд одоо энэ сайхан асуудлыг ингээд ер нь монгол хүний ер нь нүүдэлчин монгол гэдэг чинь хамаг асуудал ер нь нүүдлэр шийддэг байсан биз дээ тийм ээ. Одоо цаг агаар болохгүй бол нүүн
нэг хүн ядруу байвал гэрийнхээ хажууд нь үлгэж авчираад буулгана гэх мэтлэнгээр тэгээд энэ үл нүүдэлчдийн одоо асуудлаа шийддэг одоо зүйл нь бол одоо нүүдэл юм аа. Хүн рүүгээ явдаг, хүнээ одоо хайрладаг. Энэ бүх юмыг зангиж байгаа юм энэ юм а гэж хэлэх гэж найруулагч бол тэр нэрийг өгтөл тэрийг бол манайд ер нь ботсон юм байна да гэж би сүүлд ойлгож байгаа юм л да. Тэр үедээ бол тэгэл кино шин тэгэл доор нь гараал юу тэгэл би ч кино гараал гарч явах чинь би Горкийн сургуульд явж ирсэн шүү дээ. Тэгээд хойно 2 жил сураад ирээл тэгэл арчил гэдэг юм би болоод бужиг наалаад ингээд тэгээд найруулагчтайгаа бол бараг сайхан уулзаж яриаггүй. Одоо би бол өнөөдөр хинтээ бол өнөөдөр л уулзч царайг нь харж ийн ерөөсөө ингээд 40 жилийн дараа 40 жилийн дараа одоо тэгээ одоо нэгч уулзаагүй байж байгаа тийм. Гэтэ энэ танирын үж онд кино ингээд бодохоор хүний хүн чанар, мөс чанар гэдэг зүйлийг тэгээ бинийгээ хүндэтгэх тэр арга ухааныг маш гоё дөрүүдээр тодтогоод гараад ирсэн болохоор хүн рүүгээ нүүн гэдэг бол хүнийхээ сэтгэлд ойрхон байгаа учраас хүний сэтгэлийг эрхэмлдэг болохоор энэ кино хүмүүсийн зүрх сэтгэлд хүрсэн болоо гэж би хувьдаа бас тэгж бодож байгаа. Ихийн сэтгэл гарч ир. Тийм тэр нүүдлэг гэдэг байгаа юм тийм ээ. Гэхдээ зүгээр бас яг хэдийгээр нүүж яваач гэсэн бас сэтгэлийн нүүдэл гэдгийг тодтогч хэлэх гээд байгаа юм. Тэгээ тэр цэрэнгийн нүүдэл ирээл нэг тийм зэрэглээн дундуур нэг наашилж идэг үл яадаг үү. Тэгээд дулам аймгийн чи нэг тосоо суучихсан, бохроо суучихсан одоо цайдыг аваад тэгээ сууж идэг. Тэр бол одоо ингээд бас одоо үргэлж над миний нүдэнд ингэж харагдаад байдаг тийм паланта тийм. Өөрөө ч бас тэр киногоо үзэл уйлаад одоо тэрийг төсгөлийн хэсэг үзэд ойлгохгүй нь бол гарахгүй байх бол аргагүй байдаг юм да. Тэгээ дараа нь би Москвад очиод Горкийн сургуульд орж явахдаа бас Элчингийн одоо кино театрт миний кино очсон. Өнөөх 3 өрөвлөөр киноныхаа билетийг худалдаад авсан ямар би зохиолч энэ гэж хэлэхгүй шин тэр улсууд ямар тэгээд билет нь хотож аваад Москвагийн элчин дээр киногоо үзээд бас нэг уйлж аваад тэгээд киногоо хүлээж авах Москвад үзээд ингээд уйлж лээсэн түүх надад байдаг юм да. Одоо ер нь бол тэгэл үзэхэд бол үнэхээр бас гоё сэтгэлд айгу үлдцтэй. За энэ зургийг авчих чи ийм юм болж исэн. Тэр хэсэг дээр нь тэгжсэн. Эргээд харахад бас энийг ингээд хийчихгүй яасан болоо эдэргээл ингээд бас нэг алдаа оноогоо бас олж харж байгаа. Ер нь л үзэг болгонд сэтгэл гэгэн зүйлсэн юм аахгүй. Ер нь гэдэг байлжин бол их багаасаа тийм амьдралын хатсуусан хүн. Тэгээ нэг хоёр зүйлд зүштэй саалдаг. Тэр хамт баг хамт олон сайн байж аж тэрний доод л одоо сэтгэл санааг одоо найруулж хүн гэж ч одоо суулнтай штэ. Жохол эвгүүдүүл нэгэн бүтэхгүй бол хямрах жишээ нэ. Тэр багийг их сайн бүрдүүлдэг. Өөрөө бол байлжин үнэхээр амьдралд нухлагдсан. Хар залуугаасаа зовлон жаргал өгсөн шүү дээ манай байлжин бол тэр үл ерөөс тарихнаас гардаг шүү. Их жархаа ертөнцийг орчлог их жархаа хардаг. Нэг нөгөө ихэд ялхаасаа хэлмэгдсэн юм шүү. Хэлтий. Хаад ялхаасаа тийм байсан юм. Тэгээ бодоод тах тэр бүтээл ямар ч бүтээлийн харахад тэр нь тийм юм уу гэхээр юм миний л хөд барж байдгүй шүү дээ. Байлжин хангал хоёр бол ер нь тэр үеийн цаг үеэсээ нэлийн төрүүлцэл. Тэгээ өөрөө ч гэсэн ярьдаг байсан. Би 10 жилийн өмнө явж намайг ойлгохгүй 10 жилийн дараа ойлгох багтаа л гэж хэлдэг байсан. Дууны найруулагч нь хэн байсан юм бэ? Далжин шүрэн байсан. Тэр нөгөө дулам эмгний нэг тийм инженери буулаа үргэлж байгаад идэг. Тэгээ тэр бол нэг дулмын л одоо сэтгэлийн тэр одоо гонёг тэмүүлэл юу чи хэмдэ юу юм сэтгэлийнхэн дуудлагч гэдэг юм уу та тэгж хэлж болох байх. Тийм байдаг. Нэг хоёр хөөрхөн ботгоны дүр палан байдаг шүү дээ. Тэгээ тэр бол нэг тэр дарс сүрэн хэн хоёрын хандмаа хоёрын тэр нэг сэтгэлийн илэрхийлэл юм а гэж ингэж боддог байсан юм байна гэж гэн тэр бодоход ийм тийм оновчтой тийм
дүрслэлүүд зүүрлийн аргууд юм да тийм ээ. Ийм аргуудыг бол бас мөн маш их шигтгэж өгсөн байдаг. Маш их ууран нэрвэх хүний тэр нэг юм байдаг. Юу л да. Хүний тэрийг ахуй сайн мэддэг л учраас байгаа ш тэр нь бол Монголын хотыг ойрж байснах тийм. Нөгөө нэг юу яасан ш. Бас намайгаа оруулсан ш санаж байна уу? Аюуна гэдэг дуудаад миний нэрийг оруулаад. Тийм юм хүртэл найруулагч бас бодож л байсан байгаа юм л да. Би энийг ийм ишлэл авсан байна нэг зохиолчийн хэлсэн үг. Хүний эрхэмдээд чанар бол бусдын төлөө өөрийгөө золиослож амьдрах явдал юм а гэж. За мэдээж хүн хүүхдийнхээ төлөө, хань ижлийнхээ төлөө, аав ээжийнхээ төлөө байх. Энэ чинь хар илгийн хүмүүс байгаа даа энэ кинонд гарч байгаа хүмүүс нэ. Тэгээд хүн бас нэг сайхан үг шүү дээ түгээмэл хүн хүнийхээ хүчинд амьдрдаг юм а гэж тийм ээ. Тэрээс энэ киноны тэр агуулга бол энэ за тэг мэдээж энэ киноны хөгжим бол агуул гэж хэлэхээс өөр юм юу хэлэх вэ тийм ээ. Одоо тийм хөгжим хангал хөгжмийн зохиолч бол маш олон киноны хөгжмийг бичсэн, театрч олон жүжигний хөгжим бичсэн ийм хөгжмийн зохиолч. Тэгээ өнөөдөр бол бас мөн хангал хөгжмийн зохиолч бидний дунд байхгүй. Хань улс бас Арс улсын Америкт амьдарч байгаа бах тийм ээ. Тэгээд дүүн хөрөлцөн ирсэн байна. Таныг хөрөлцөн ирсэн дэх баярлалаа. Тэгээд хангал хөгжмийн зохиолчийн тухайд одоо дүүгийнх нь хувьд хүнийх нь хувьд хөгжмийн зохиолчийн хувьд тодорхойлж хэлэх тийм дурсамж хуваалцахаар юу байна? Манай хүргэн ах бол энэ зохиолыг бичихдээ манай ээж зориулсан гэж хэлж ийсэн. Яагаад манай ээж зориулсан гэхээр манай ээж бол 56 настай 9 хүүхэдтэй манайх 9 хүүхэдтэй айл байсан. Манай ээж 56 насны дээрээ бурхан болж ирсэн. Бурхан болохдоо манай ээж ерөөсөө бүхэл хүүхэд нөхөр одоо хүргэн тэгээд ээж нь байсан. Тэр улсууд бүгдэнд нь сургаалаа хэлчихсэн. Бүр нэг бүрчлэн хэлж ийсэн. Чи тийм хүн шүү. Тэгэж алдаж болохгүй шүү гэдэг. Тэгээд тэр нь манай хангал ахын зүрхэнд нэлээд сайн орсон байх гэж би боддог. Бодчихжсэн. Өөрөө ч тэрийгээ бодож хийсэн гэж хэлж ийсэн. Тэгээд ээж зориуллаа шүү гэж хэлсэн. Одоо нэгэсэндээ хадам ээжтэй зориулсан гэж би бодож явдгийг. Тэгээд кино бичгтээ бол манай өөр ах чи үнэхээр ягуу. Үнэхээр хэлэхээргүй өстой жирийн хүнээс илүү тийм характер нь шал ондоо хүн байсан л та. Юм хийвэл тултал хийдэг. Орчлонгоос одоо бүр ингээд яана гэдгийг тасна гэдэг юм уу те. Тэгжээж бүх энерги тэр дотоод сэтгэлээ дотоод өөрийнхөө хөгийг бүр ёстой ил бүр ингэж тэр хөгжмөндөө гаргаж өгдөг. Хөгжмийн одоо ингээд сонсохоор бол надад бол үнэндээ л уйлдаг. Тухайн үеийг боддог. Тийм баталтал хийсэн. Тийм гоё аялгау юм байгаа. Тэгээ энэ нэг онцлог юм нь юу гэхээр манай ахын тэр яг киногоо бичиж байхдаа яг тэр кино руугаа орчдөг байхгүй юу? Ороод ерөөсөө бүр ингээд тэр бүтээл дуусны дараа бол үнэндээ би модчдөг байсан. Маш их энерги, маш их эрч хүчийг тэр бүтээлдээ ингээд бүр ингээд шингээчдэг байсан юм байна гэж боддог. Тийм учраас тэр бүтээлүүд нь бүр өстө хүнд тэгж хүрдэг юм байна да. Тань руу нүж авна киноны хөгжим, зохиол, найруулагч ингээд энэ бүр ингээд цогцоороо маш гоё одоо нөгөө хизээч мартагдахгүй гэдэг шиг бүр ингээд хүн бүрийн сэтгэл зүрхэнд айгу хүрцэн гэж боддгийн. Хөгжим нь явхад тэр кино тэр чигээрээ бүх дөрүүд нь маш гоё тодор гэлцдэг гэж. Дуланбай танаа хөгөөвэл өргөл хөлөө гэж юм лээ. Яас хэцүү болгодог хөөтэй. Ингрийн цас хайлан өрснө. Тэнгэрийн хөх ярахгүй дэлхэрнэ. Ээжимэн юросон амтралдун эрхний тоо шиг нас ирэлнэ.
хонд өвлөгдсөн бүлээн дулаахан ичимэн тэрлэг шиг мөтхий илбэг салхин зөлөн сэвшнэ дочин ингээхэн орчлон дээр дурдан цэцэг шиг урагсаа хүний үрс хайрлаган нүнэ ичин зөн савын замчилнаа Ding dong